Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэе. За, юуны түрүүнд би өөрийгөө танилцуулъя. Намайг Гүлдаврин гэдэг. Би зохиолч, ментор. За, тэгээд төгссөн мэргэжлийн хувьд гэх юм бол Монгол Улсын сургуулийн олон улсын харилцааны сургуулийг гадаад харилцааны ажилтан мэргэжлэр төгссөн. Харин сүүлийн 7 жилийн туршид би хувийн хөгжил ялангуяа бүсгүйчүүдийн хөгжлийн чиглэлээр 7 ном тойрсон байдаг. Эдгээрээс дурдвал Trendy бүсгүй, Inspired, Mommy Mentor, Power Girl гэх мэтлэн номнуудыг манай уншигчид нэлээд сайн мэддэг болсон. Эдгээр номнууд маань аз хор Интер номын бестселлерийн жагсаалтад байдаг ийм номнууд байдаг юм аа. За, харин энэ удаагийн бичлэгийн гол зорилго нь та бүхэндээ би эмэгтэй энерги гэдэг хөтөлбөрөөр танилцуулахад оршиж байгаа. За, тэгээ ер нь энэ эмэгтэй энерги гэж юу вэ? Тэ эмэгтэй энерги яагаад биднэрт хэрэгтэй вэ? Яагаад энэ маш чухал сэдэв бэ гэдэг тухайд та бүхэндээ товчхон мэдээллийг одоо хүргэе. За, эмэгтэй энерги гэдэг сэдэв бол одоо цоо шинээр яригдж байгаа юм сэдэв. Тэгээд эмэгтэй энерги ялангуяа эмэгтэйлэг байдлын тухай яагаад одоо бид нар эмэгтэйлэг байх ёстой вэ гэдгээр бид цаанаасаа байглаас те бурхнаас эмэгтэй хүн болж заяагдсан. Эмэгтэй хүн болж заяагдсан учраас эмэгтэйлэг оршихуй руугаа ойртох тусмаа бид одоо илүү зөв, илүү амар амгалан, илүү баяр баясгалантай өөрсдийгөө олж авах боломжтой байдаг. Тэгээ эмэгтэй энерги гэдгийг хүмүүс бид нар одоохондоо ойлгохдоо за даашин зөмсөх тийм ээ. За, эсвэл уруулаа будах гэдэг ч юм уу гадаад одоо эд зүйлсээр гадаад харагдах байдлаар бас ингэж ойлгож байгаа. Гэтэл мэдээж хэрэг гадаад харагдах байдал юу өмсөж юу зүүх вэ гэдэг их чухал. Түүнээс ч их чухал зүйл нь бүр одоо энэ эд эсийн төвшөнд тийм ээ. Эд эсийн төвшөнд тэр мэдрэх тэр мэдрэмжийн тухай бид ярьж байгаа. Гармоны төвшөнд тэр эмэгтэйлэг оршихуйгаа өөрөө мэдрэх тухай бид ярьж байгаа. За, эмэгтэйлэг энэ оршин гэдэг маань эмэгтэйлэг энерги нь энэ бодол санаа, оюун санаатай яаж холбогддгийг, эмэгтэйлэг энерги сүнслэг оршихуйтай яаж холбогддгийг юм бэ? Эмэгтэй энерги бидний биетэй одоо яаж холбогддгийг юм бэ? Тийм ээ? Эмэгтэй энерги нь одоо бидний хоббитой хэрхэн яаж холбогддог вэ? Гэх мэтлэн маш нарийн бидний төрсэн ордны зурхаатай бас яаж холбогддог юм бэ? Маш олон ийм шинжлэх ухаанч гайхамшигтай мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байгаагаар онцлогтой. Тэгээд эмэгтэй энерги сургалтанд ер нь хамрагдсанараа бүсгүйчүүд маань маш их өөрчлөгдөж байгаа. Тэр нь илүү юм баяр жаргалтай болж байгаа. Илүү амьдралынхаа зорилгыг ойлгож эхэлж байгаа. За, тэгээд өдөр болго өөртөө илүү их анхаардаг болсон байгаа харагддаг. Илүү их нэмсгэлж байгаа тий. Ингээд сонсоход ингээд энгийн мэт боловч яг тухайн хүний амьдрал энэ маш их тийм хандлагын тий өөрийгөө гадаад үзмжийн анхаарахын хувьд тий бие сэтгэлээ амар амгалан байлгахын тулд эсвэл одоо өөрийгөө хөгжүүлэхийн хувьд энэ маш их тийм том суур өөрчлөлтүүдийг үзүүлж байгаараа гэдгээрээ маш их онцлог болж байгаа. За, тэгээд энэхүү эмэгтэй энерги гэдэг хөтөлбөрөө одоо зарлалцсан байна. Тэгээд та бүхэн энэ эмэгтэй энерги гэдэг хөтөлбөрийн агуулга тий ямар хичээлүүд байгаа гэдэгтээ одоо текстээр өгсөн байгаа мэдээллээс танилцаараа мөн хизээ сургалт эхлэх гэж байгаа тухай бас та бүхэн бүрэн мэдээллийг авах боломжтой. Тэгээд та бүхэн бүртгүүлээд ороод ирээрэй. Тэгээд одоо энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ зориулаад би сургалтынхаа төлбөрийг одоо хямдралтай буюу үндсэн төлбөр 99,900 төгрөгнөөс хямдруулаад 33,000 төгрөг болгож хямдруулсан байгаа. Тэгээд эхний 333 хүнийг ийм үнээр хамруулна гэсэн байгаа учраас та бүхэн дээрх мэдээллийн дагуу бүртгүүлээд ороод ирээрэй. Тэгээд таны төлсөн үнээс хэд дахин үн цэнтэй, маш их үн цэнтэй мэдлэг болон мэдээллийг танда одоо өгөх болно гэдгийг бас амлаж чадах байна. Ингээд хөтөлбөртөө бүртгүүлээд ороод ирээрээ хөтөлбөрөөрөө уулзцаая. Тэгээд энэ бичлэгийг үзсэн та бүхэндээ бүгдээрэнд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Түр баяртай.